Хот иргүүд өдөрлөө. Хот иргүүд өдөрлөө. Яг наанаас огс. Энд ногоо зарж болно гэж танд хэлээ. Эсвэл тэргийг чинь хураан шүү. Хаашаа. Явцгаа. Энд харагдсан алга. Ихчээ, та зүгээр үү? Ийм залуу хүн байж хизээ яцаа. Буруугаар л ойлгогдоо. Чимэн үргэлжлээд хүмүүсийн нэр хүндийг хамгаалахад анхаарах. Хойш на чи ирээ юу? Сайн байна уу чи? Өөр хүүхэд мань бурханд итгэдэг атлаа үннийг эрэлхийлдэг бол бид хайрын сэтгэлээр тусалж дэмжих ёстой. Ян ихч. Тэр сайн хүн чанартай, үннийг эрэлхийлдэг, бас чадвартай. Ян эгчлийн өгч хоёр хамгийн их санал авсан учраас чуулганы шинэ удирдагчд боллоо. Гой. Чи чуулганы удирдагч хүн байна. Ямар ч гэсэн чи надад нэг шинэ үүрэг олж өгөх ёстой. Юу их залхаа санагдаад болтгүй. Бурхны гэрийн сонгуулийн зарчимд залхаа хүмүүс удирдагч байж болохгүй гэдэг. Тэр чинь үнэн юм бол чи үнэхээр дээш нь мэдэх хэрэгтэй. Чамаагийн тухай мэддэгдвэл танаа дарга цаадахыг чинь халах биз. Хөөе юу гэхлээр ли чамаа гарцааг үз ядна. Хэрвээ бид үнний зарчмыг баримтлалгүй сатанлаг гүн ухаанаар үйлдэлээ залуулвал ах эгч нарынхаа амьд гарцаагүй хор хохирол учруулах болно. Тэгвэл би лижинтэй явъя. Нарийн ширээний уулзаа дээрээ. Энд том загас байх ёстой та. Наамдаж чуулганы удирдагч. Яг нанаа цогс. Наатыга бариада хурд. Момид хэрэг мандч. Өчигдөр Лио их Чинжан цуглаа хийж өгөөр 20 гаруй цагта гинт орж ирсэн байна. Цуглаан дээр байсан 7 хүн бүгд баривчлагдчих. Сарын өмнө би Лио ихчэд бурханд итгэхтэй холбоотой асуудлыг улцаар битгий ярь гэж сануулсан. Тэр хүлээн зөвшөөрөөгүй. Би ч дахиж сануулаагүй. Төгсүүчд бурхан хэлсэн нь тэрч бүх хил асуудлыг хараад чимээгүй байдаг зарим хүнч бий. Бусд нь уймуулж саадуулж байгааг тэд хардаг бөгөөд үүнийг болиулах юу ч хийдэггүй. Тэд бурхны гэрийн ашиг сонирхлыг өчүүхэнж анхаардаггүй. Мөн өөрсдийн хүлээсэн үүрэг хариуцлагыг өчүүхэнж анхаардаггүй. Миний харж байгаагаар тэр бол хуурамч сайн хүн, хуурмаг хүн. Тэр бол хоёр нүүртэй юм. Алтан дундажтай зууралддаг бүх хүн хамгийн хорлонтой. Тэд хэнийг ч уурлуулдаггүй. Хүмүүст бялдуучилдаг, аливаа зүйлтэй нийцдэг ба хинч тэднийг нэвт харж чаддаггүй. Тэр бол амьд сатан юм. Үнэн дээр би сайн хүн биш гэдгээ одоо л нэг ойлгож байна. Би бол сатанлаггүй ухаанаар амьдэрсэн хүн. Би үннийг мэдсэн ч хэрэгжүүлээгүй. Би бусдад таалагдахыг хүсдэг бялдуучил байсан. Төгсгүүчд бурхан ингэж хэлдэг. Та нараа бурхан үнэн шудраг хүнд дуртай гэдгийг мэдэх ёстой. Бурхан үнэн ч мөн чанартай болохоор түүний үгэнд үргэлж итгэж болно. Ийм учраас бурхан түүнд туйлын үнэн шудраг байдаг хүмүүс дуртай. Үнэн ч вэ гэдэг нь өөрийн үйл болон үгэндээ бохир оруулж бурханыг ч хүнийг ч хуурахаас татгалзах явдал юм.